Улаанбаатар хотод 20 минутын анхны хот барих төсөл дээр нэг ач холбогдолтой төсөл бол Гадип гээд Аз хөгжлийн банкаас нэг хөнгөлөлтөй зээл тусламжтай хэрэгжиж байгаа нэг үе шатны хамгийн чухал төсөл бол Улаанбаатар хотын энэ Сэлбийн ойр орчмыг хангах 63 мегаваттын хүчин чадалтай дулааны станц. Сэлб болон Дамтаржаа төдийг дулаан хангамжаар хангах энэ 63 мегаваттын төслийн ажил бол гэрээ бол 23 оны 10 сард байгуулагдсан. За 24 онд бол ажил эхлүүлэх зөвшөөрөл маань жоохон удаашрсан. Энэ техникийн нөхцөл олголттой холбоотойгоор. Тэгээ яг барилга угсралтын ажил бол одоо энэ 25 оныхаа 4 сард эхлээд бүх талбар дээр жигд одоо энэ суурийнхаа ажлыг ерөөдөө дуусгах шатанда ороо явж байгаа. Суурийн өмсөн бетон цутгалтын ажлууд дуусаад одоо буцаан болтын ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөд ажиллаж байна. Барилгын талбай дээр ажил хийж байгаагаас гадна бас гадаад голлох материалуудын захиалгуудыг бас хийцэн байгаа. 63 мегаваттын хүчин чадал гэдэг бол хоёулаа баримжаад л да ойролцоогоор 7000-аад айлыг орон сууцыг тийм ээ дундаж метр квадраттай халаах хүчин чадалтай гэсэн үг тийм ээ. Мэдээж үйлчилгээнүүд айлаасаа хамаараа 6-аас 8000 айлын орон сууцыг халаах хүчин чадалтай байж байгаа. 63 мегаватт гэдэг бол дунд оврын дулааны станц. Улаанбаатар хотод өмнө нь бол дулааны станц дангаараа хөдөө аймагуудад байдаг болохоор Улаанбаатар хотод бол ТЭЦ 3 4 бол дандаа цахилгаан дулаан хосолсон. Цахилгаан дээрээ төвлөрсөн дулааныг нэмэгдэл байдлаар уур дулаан гаргадаг учраас бол дулааны үн бас хямдхан байгаад байсан. Амгалан дулааны станц, бусад дулааны дахмал станцууд дангаараа ингээд ашиглалтанд ороод ирэхээр дулааны үн маань бие дааж явахын тулд өртөг тодорхой хэмжээгээр байх шаардлагатай. Үүнээс үүдээд хамгийн анх энэ дулаан цахилгаан гэдэг бол тусаа асуудал юм аа. Монгол шиг юм хүйтэн нийслэл хотод дулааны тустай хуультай, тарифтай дулаанаа хэмждэг байжиж энэ салбар маань өөрсдөө хөгжиж явах юм аа гэдэг асуудлыг бол маш хурцаар ярьж байгаа. Улсын хурал дээр бас манай их цэцэг гишүүнээр ахалсан энэ ажлын хэсэг бол дулааны хуулийг бол бас өргөн байраад хүчин төгөлдөр болох гээд бас ингэ явж байгаа.